Нүдээ алгуурхан нээхэд хурц цагаан гэрлээр өгтүүлэн авна. Гэрэлд яагаад ч юм амар амгалан мэдэрч талигаж болсон гэр бүл хайртай хүмүүстэйгээ уулзна. Өнгөрсөн амьдралыг л зүүд мэд санагдаж энэ газартаа үлдэхийг хүсвч хэн нэгэн эсвэл ямар нэгэн хоолой таны цаг болоогүй буцаад яв гэж хэлнэ. Та гинтл эмч нараар хүрээлүүлэн юу болж байгааг ойлгох болно. Учир битүүлэх хэрэг дуртай бол манай чанелыг subscribe хийгээрэй. Миний өмнөх бичлэг дурдж байсан шиг дэлхийн бүх соёл иргэншилд үерийн талаарх домгууд бий. Түүхийн туршид ингэж олон давтагдж байгаа домгуудыг эрдэмтэд зүгээр л нэг ам дамжсан яриа гэж ярихаа болсон. Хэрэг хэмжээнд домог ижил утгатай давтагдж байна. Үнний магадлал өндөр. Ихэнх шашин болон соёл иргэншилд үхлийн дараах амьдралын таамаглал нийгмийн үзэл бодолтой салшгүй холбоотой байдаг. Эртний Египтчүүд Ааро буюу зэгсний талбай гэх төгс ертөнц байдаг гэдэгт итгэдэг байсан. Энэхүү газарт таны сүнс мөнхийн диваажин нэвтрэхийн тулд шалгуурт орно. Таныг үхэхэд Анубис ухтан авч танхимд хүргэх игнэнд замчлана. Та энэхүү урт гихчийн игнэгээр явсаар таны ээлж болж үнний танхимд хүрэлцэн ирнэ. Үнний танхимд Осорос болон Маат нар таны зүрхийг шудраг ёсны жинлүүрээр жинлж, таны зүрх хэр ариун болохыг Маатын үдтэй харьцуулдаг. Хэрв зүрх өднөөс хүнд байвал та диваажинд нэвтрэх эрхгүй. Таны хэр их буян хийж, таны сэтгэл зүрх хэр ариун байснаас бүх зүйл шалтгаална. Дараа нь амуут гэх арслан, матар, усны үхрийн хэсэгчлсэн амьд нь таны зүрхийг идэх болно. Тэгэхээр энэхүү үхлийн дараах аялал болон шүүлтийн өмнө зогсон гэдэг танд сонсогдож байна уу? Учир нь томоохон шашнуудад ижил төстэй түүхүүд өгүүлдэг. Таныг яг үхсний дараа саатуулах эсвэл хүлээлтийн газар гэж байдаг. Католик шашин дүүнийг цэвэршүүлэх газар гэдэг бол Арктик болон Америкийн уугуул омгийнхан сансрын сүүн замтай адилхан дүрсэлсэн байдаг. Эртний Грект бол таны сүнс газар доорх ертөнцөд хүрэхийн тулд Стинкс голыг гатлах хэрэгтэй. Бид саатуулах талбайг өнгөрөхөд бидний сүнс дэлхий дээр хэрхэн амьдрснаас шалтгаалж үнэлэгддэг. Гэгээн Питер гэх мэт бурхтын тусламжтайгаар бид нэгэн төрлийн амьдралын тоймж хийдэг. Хэрэв бид зөв амьдарч байсан бол хожим нь сайнаар эвээгдэнэ. Хэрэв бид муу эсвэл шашин соёлын хэв хэмжээнээс гадуур амьдарч байсан бол алдаанаас суралцах эсвэл дуусашгүй зовлон шаналлыг эдлэх болно. Гэхдээ шашин бүр адилгүй. Буддын шашин дахин төрлөө олдог гэж үздэг. Хэрэв сайн амьдрал дараагийн амьдралдаа илүү сайхан амьдрна. Хэрэв муу амьдрал дараагийн амьдралдаа илүү хүнд амьдрна гэдэг. Хэрэв хүн шунал болон мөнхөглөлөөс ангид байж чадвал ойд дүрийн мөчлөгөөс зугтаж нирванаг олох боломжтой. 1943 онд Айрмын цэрэг 20 настай Жорж Ричийн 24 цагийн турш тусгаарлах өрөнд хараа хяналтгүй орхигдсон. Тэрээр уушигны хагалгаа хүндэрснээс болоод эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ хийгдээгүй улмаас нас барсан. Эмнэлгийн ажилчид түүнийг олоход хэтэрхий оройцсон байсан бөгөөд цуу яриа тархаас санаа зовж эхэлсэн. Учир нь Жоржийн өвчин эмчлэгдэх бүрэн боломжтой байсан. Ингээд удирдлагууд үхлийн цагийг тэмдэглэн аваад моорогт бэлтгэх тушаал өгөөд бүгд өрөөгөрхөн гарсан. 9 минутын дараа эмнэлгийн ажилтан ирээд нүднийхээ буланд нэгэн сонин зүйл ажилласан. Тэрээр Жоржийн цээж хөдөлж байгааг анзаарсан бөгөөд өөртөө дахин ийм зүйл байх боломжгүй гэж хэлж байсан. Учир нь эмч нар хэдхэн минутын өмнө бүх амин үзүүлэлтүүдийг дахин шалгаад нарц барсныг баталгаажуулсан. Харин эмнэлгийн ажилтан нэг зүйл дотроо буруу байгааг мэдэж Жоржид адреналин тарихад тэрээр ам орсон. Жорж алгуурхан хөл дээрээ боссон. Толгойн баг зэрэг дайвалцж байгаач уушигны хатгалгаа бүрэн идэгсэн байсан. Одоо тэрний дотроо бодож байгаа ганцхан зүйл бол Виржиниа руу явж Айрмын эмнэлгийн сургуулаа төгсөх. Тэрээр буцах замдаа нэгэн жижиг хотоор зам асуухаар зогссон бөгөөд оцсон хүн болгон л тэрнийг үл тоож яг л үл үзэгдэгчийг харьцаж эхэлсэн. Харин энэ хугацаанд тэрний чихэнд маш хачин чимээ дахин дуулцаар тэрээр өөрөөсөө хизэнээс ингэж чих дүнгэж эхэллээ. Замд гарахад чихэнд ийм чимээ сонсогдож байлаа. Гэхдээ яг яаж зам гарлаа? Машинаар билүү, онгоцоор билүү? Юу ч санахгүй байх юм гэж дотроо бодож байх зур. Чимээ улмал чангарсаар тэсгийн аргагүй болж ирсэн. Энэ үед л Жорж нэгэн зүйл сансан нь сургуультай дадлага хийж байхдаа адил чимээ гардаг байсан сансан. Энэ бол зүрхний аппаратын хяналтын төхөөрөмжийн чимээ байсан.
Үнэн хэрэгтээ Жорж хизээч эмнэлгийг орхин яваагүй. Тэрээр 4 хоногийн өмнө нас барсан эмнэлгийнхээ орон дээр хэвтэж байсан. Жоржийг албан ёсоор өгсөн гэх хугацаанд тэрний өвчин бүр мөссөн ил аршсан. Харин эмчийн тарьсан адреналин зүрхийг ажилуулж тэрээр дахин амьсгалж эхэлсэн байдаг. Жорж 1965 онд сэтгцэн эмчээр магистратад суралцж байгаа нэгэн оюутанд энэхүү түүхээ ярьж өгсөн нь Ремонд Муди гэх оюутан байсан. Муди анх энэхүү хачирхалтай түүхийг сонсоод маш ихээр гайхширч өөрийн карьерийнхаа туршид үхлийн дараах амьдралыг судлахад зарцуулсан. Тэрээр хэлэхдээ би хэдэн мянган үүнтэй адил хачирхалтай юр бусын зүйл туулсан хүмүүстэй ярилцлага хийсэн. Энэ бүх хүмүүс надад үхлийн дараах амьдрал байдаг гэдэгт итгэл өгч чадсан. Би нэгч өвчтнийхээ үгэнд эргэлзэж байгаагүй. Харин ч эдгээр хүмүүс бол ертөнцийн нөгөө талыг зурвасган харсан хүмүүс гэсэн байдаг. Муди энэхүү үзэгдлийг Near Death Experience болох үхэлтэй нүүр тулах үзэгдэл гэж нэрлэсэн. Энэхүү нэр томьёог 1975 онд хэвлэгдсэн амьдралын дараах амьдрал номондоо оруулсан. Тэрээр албан ёсоор нас барсан ч дахин амь орсон хүмүүстэй уулзаж ихээхэн хэмжээний мэдээлэл цуглуулсан ажилд нь урам өгсөн байдаг. Өөр нэг судлаачаас дурдвал үхэлтэй нүүр тулах үзэгдлийн талаар хэд хэдэн ном бичсэн Майкл Сабомин. Сабомин судалгаагаар бүх зүйл арай өөр, сонирхолтой болж ирнэ. Тэрээр зүрхний шигдээсээр нас барсан хүмүүстэй ярилцлага хийхэд тэдний сүнс биеэсээ гарч өөрийгөө дээрээс харсан тухай хэлсэн байдаг. Ингээд Сабом улам цааш мэдхийн тулд өвчтнүүдийг сэхээ амьдруулахад яг юу болж байсан, хэн байсан талаар асуусан. Эдгээр өвчтнүүдийн хариултыг зүрхний шигдээс болон албан ёсоор өгсөн гэж хоёр ангилсан. Эхний бүлэгт өвчтнүүд тодорхой бус, ихэнхдээ буруу хариулт өгч байсан бол NDE групп болох үхэлтэй нүүр тулсан өвчтнүүд өрөөнд хинхэн өөрийг нь амь оруулахаар юу хийж байсныг тодорхой хэлж, өөрийгөө хэрхэн амь орохыг гаднаас нь харсан талаараа хэлсэн байдаг. Ийм нарийн хэлж байгаа нь Сабомын цаашдын судалгаа хийхэд хангалттай байсан. Ремонд Мудигийн нэг адил Сабомын судалгаа бусад эрдэмтдэд урам зоригч өгсөн. Хэрвээ олон судлаач нар ижил төстэй эсвэл яг ижил туршилтыг бие даан хийж бүгд адил үр дүн гарвал үннийг нэцэхэд хэцүү. Олон жилийн турш судлаачид хэдэн мянган өвчтнүүд өөрсдөө үхэлтэй нүүр тулсан үйл явдлыг тайлбарлахыг хүссэн бөгөөд тэдний хэлсэн зүйлийн 92-оос 97% нь яг адилхан болж таарсан. Ингээд ч зогсохгүй эмч сувлагч нар ч гэсэн өөр тохиолдсон чихүү цөхөргөм зүйлсийг ярьж эхэлсэн. Доктор Карл Грин нь мэдрэлийн мэсэлч бөгөөд тэрээр хагалгаа хийж байхад өвчтний зүрхний төхөөрөмж нь шулуун зураас гарч байсны дараа өвчтөн сэрээ тухайн үед хамгийн нарийн ширийн зүйлийг нэг бүрслэн хийж өгч байсан талаар хэлсэн. Гэхдээ зөвхөн доктор Карл Гринд л ийм зүйл тохиолдоогүй. Хагалгаанд орж байгаа өвчтнүүд түр хугацаанд өөхөх тохиолдол гардаг. Түүнчлэн зарим тохиолдолд биеэсээ гарсан сүнс зөвхөн өөрийнхөө дээр эргэлдээд байдаг. Өөр өрөөний өвчтнүүдэд хүртэл юу тохиолдсон талаар дурдсан байдаг. Харин ингэж тэнүүрчилж явж байхад өвчтнүүд ганцаараа биш гэдгийг ойлгоно. Үхэлтэй нүүр тулсан хүмүүс нэг ижил давтамжтай байдаг. Бид тод цагаан гэрлээр угтуулж туйлын амар амгалан болон тайван байдлыг мэдэрдэг. Гэрлээр дамжин хонгил руу ороход таны maaхан бие ард үлддэг. 1791 онд Британий адмирал Фрэнсис Бортон нэгэн удаа живэнгээ алдсан. Тэрнийг үхлээс аварсны дараа тэрээр өөрийн мэдэрсэн мэдрэмжийн хамгийн төгс амар амгалан ямар ч өвдөлт байх, бие махбодоос мэдрэх мэдрэмж гэж байхгүй. Харин оюун санаа маш идэвхтэй болж өөрийн амьдралаа урвуу дарааллаар харсан гэдэг. Үхэлтэй нүүр тулж байгаа хүмүүсийн хувьд энэ үзэгдэл хэвээ. Таны амьдрал урвуу дарааллаар эсвэл төрсөн цагаас өөхөх хүртэл үзэгдэнэ. Харин бид бүгдийг нь харсны дараа өөрийгөө дахин нэг хардаг. Амьдралдаа анх удаага бид бүхнийг ардаа орхиж нөгөө талд хүрэхэд таныг удаан хугацаанд уулзаагүй хүмүүс хүлээж байгаа. Доктор Мэри Нил Чилд заваар зугаалж байхдаа живсэн. Тэрээр 30 минутын турш албан ёсоор өгсөн бөгөөд уснаас гаргаж явхад бие нь хөхөрсөн байсан. Тэрээр хэлэхдээ би диважин нэвтэрч миний сүнслэг бие сэргэн голоос гарсан. Би шууд л Тэнгэрийн элч нараар хүрээлэгдэж тэд миний оршин байх цаг хугацаанаас эхлэн намайг хайрлаж хамгаалж ирсэн элч нар байсан гэдэг. Тэгэхээр нөгөө талд хэн нэнийг харна гэдэг үргэлж сайхан мэдрэмж. Гэхдээ зарим хүмүүс дахин амьлах амар даваа байгаагүй. Сайд Дом Пайпер нэгэн шөнө Техаст байрлах гэрлүүг явж байхад хагас чиргүүлтэй 18 дугуйт ачааны машинтай мөргөлдсөн.
Түүний бие нь машины нэг хэсэг болсон бөгөөд гуйн тэр чигтээ зам дээр орхигдсон тасарсан. Ингээд тэрээр цагаан гэрлэр угтуулж, ойр дотны хуучны хүмүүстэйгээ хүрээлүүлж, томоо гэгчийн чамин хаалган дээр ирсэн. Гэхдээ энэ уулзалт тийм хурдан ч болоогүй. Барагцаалаад 30 минут болсон. Барууны соёлд ихэнх хүмүүс нас барсны дараа диваажин ямар байх талаар ингэж дүрсэлдэг. Гэхдээ бүх эртний соёл болон хүмүүсийн итгэл үнэмшил гарал угсаанаас шалтгаалan өөр байдаг. Христэд итгэгч нар Тэнгэрт Есүс харлаа гэдэг бол шүтлэггүй хүмүүс цагаан гэрэл харж лалын шашинтнууд жанна руу явдаг. Тэгэхээр энэ бүхнийг хараад байхаар хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл биднийг үгсний дараа угтаж авдаг. Дон Пайпер дахин ам орсноос хойш удаан хугацааны турш сэтгэл готролд орсон. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хүчинд үхэл түүний хувьд ямар үн цэнтэй болохыг ойлгосон. Тэрээр аврагдсан гэдгийг мэдэрч, ялангуяа бид хизээч ганцаараа байдгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ та хүссэн үедээ очиод үхэлдээ нүүр тулах мэдрэмж авахгүй. Үүнд тодорхой хэмжээний шалгуурч бий. Харин зарим хүмүүс үхэхдээ гэрэл рүү биш, өөр тишээч явдаг. 1985 онд Ховард Сторм нь эмнэлгийн орон дээр сэрсэн. Тэрээр эхнэрийн хамт Парист аялахаар ирсэн ч тэрээр тиймч романтик хүн биш. Ерөнхийдөө нэлээд хэцүү хүн талдаа ховорхон баярлаж түргэн ууртай. Хүүхэд байхад аавынхаа тогшин түрэмгийн занг дүүрээсэн гэмээр. Ховард уцаарлангуй эмнэлгийн орон дээр хэвтэнэ. Тэрээр эхнэрээ хөшиг хаасан уцаарлаж орны хөлтөд уйлж суугаад төвөгшөөж юундаа уйлдаг юм? Чи ямар эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа юм гэж бухимдангуй байна. Хэдэн цагийн өмнөх нь л Ховард ходоодны цооролтоос болж зовж шаналн эмнэлэгт хүргэгдсэн. Эмч нар Ховард яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Эсбүгээс 5 цагийн дотор үхнэ гэж хэлсэн байдаг. Харин эмнэлгийн цагийн баримжаа алдагдаж тэрээр 10 цагийн турш эмнэлэгт хэвтэж түүний бие аажмаар өөрийгөө идэж эхэлсэн байдаг. Гэхдээ тэр одоо хамаагүй дээрцэн. Баг зэрэг бухимдалтай байгаач тэрээр нэг сайхан нарны гэрэл цэвэр агаар амьсгалахыг хүссэн. Ингээд Ховар хөл дээр басан цон хонгойлохоор явхад эхнэр нь тоож байгаа шинжалга. Харин тэрээр эхнэрээсээ урд өмнө үзэгдэж байгаагүй нэгэн төрлийн гэрэл цацарч байгааг анзаарсан. Гэхдээ гуниг гихээсээ илүү уур хилэн мэдрэгдэж байсан. Ховарч дотроо энэ одоо юунаас болж ингээд уурлаад байдаг гэнэ. Одоо бол эхнэртэйгээ учрыг олох завдал надад алга. Гарч имчээс юу болоод байгаа талаар асууя гэд хаалга зүгэлсэн. Харин коридороор эргэх мөчөд тэр нь дахиж хизээч энэ өрөөлөө орохгүй гэсэн мэдрэмж маш хүчтэй төрсөн. Яагаад ч юм Ховард үнэн гэдгийг мэдж байсан. Ингээд коридорт гарч ирэхэд тал хэсэг нь баг тэр чигээрээ харанхуй байсан бөгөөд бүдэгхэн гэрэл хасж байсан. Гэхдээ яагаад ч юм ямар нэгэн зүйл гэрлийг таглаа зогсчихсан мэт. Ингээд лавшруулан харахад тас хар нөмөрхтэй нүүргүй сүг зогсож байх нь тэр. Ховард харсан даруйда балартан шалан дээр унахад бүх зүйл маш хүнд болж мэдрэгдсэн. Ингээд тэрээр там руу явна гэдгээ мэдсэн. Бүүтгэр гэрэл улам бүтгэрсээр эцэст нь Ховард түнэр харанхуй бүчин авсан. Ард арсан зүүдэндээч бий болохооргүй аимшигтай зүйлийг тэрээр мэдэрч тэрний хүн сүгнүүд амьдаар нь сийчин дастаж эхэлсэн. Зүүд гэхэд зүүд баймааргүй, итгэмээргүй их өвдөлтийг мэдэрч хашгичин аврал ирж эхэлсэн. Ховард бурханд итгэдэггүй. Тэрээр багадаа итгэдэг байсан ч одоо бол биш. Тэрний түнэр харанхуйгаас өршөөлгөж аврал ирж эхлэхэд тусламжж ирсэн. Тас харанхуйгаас тэрнийг татан гарган гэрэл давчран өөрийнхөө амьдрал хэр бүтэлгүй урам хуурахаар байгааг харуулсан байдаг. Ховард энэхүү гэргийсэн амар амгалангийн орныг орхин явахыг хүсээгүй. Гэсэн хэдий ч тэрний цаг нь болоогүй. Алдаага зас гэд буцаад явуулсан байдаг. Ховард шиг тамд үхэлтэй нүүр тулсан хүмүүс цөөхөн байдаг. Мөн тамд хүрэх зам хүртэл ижил төстэй. Энэхүү хүмүүс ихэвчлэн сэтгэлийн гутралд орсон, арх болон харт амхны донтолтонд орсон. Эсвэл харьцахад маш хэцүү хүмүүс байдаг. Ховарчиг хүмүүс үхлийн дараа сүнсэн төөрч зэлүүд газраар тэнүүчлэн эцэс төгсөлгүй хашгиран дарчлаан сонсож урд нь хүн байсан ч мангас төрхөнд орсон сүг сүүдэр үзэгддэг. Энэхүү тамийн ойлголт нь эртний Египтийн шүүлтийн өмнө нэрхтээ төстэй сонсогдож байна. Бидний зүрхийг жинлэн
хэр ариун эсхийг шалгадаг. Гэхдээ үйл итгэгч нар там болон шашин дээр маргаан дагуулж байгаа. Үүнд Диважин тамийн тухай ойлголт нь эртний шашны удирдагч нар хэдэн сая хүний хяналтандаа байлгахын тулд зохиосон зохиомол зүйл гэж хэлсэн. Хэрвээ хүмүүс тамд итгэвэл илүү хүмүүжлтэй, дуулууртай болно гэдэг. Макдогаллийн хүний сүнс 21 грамм гэсэн судалгаа өргөн барьсан байдаг. Харин 21 грамм туршилтаас хойш үхлийн дараах судалгаа нь бараг л 20-т зүйл болсон. Тэглээч биднийг нас барсны дараа юу болдгийг тайлбарлах шинжлэх ухааны судалгаа тэмжих байдаггүй. Гэхдээ өнгөрсөн жилийн 5 сард судалгаа энэ бүхнийг өөрчилсөн. Хэсэг бүлэг эрдэмтэд өгч буй өвчтөний тархины үйл ажиллагааг хэмжиж зураглал хийсэн. Судалгаанд оролцсон өвчтөний бие тэр чигээрээ өгчиж ажиллагаагүй болоход тархи ам орж амьд байгаагаас илүү идэвхтэй болж байгааг харуулсан. Эрдэмтэд бидний тархи яг та хэрхэн ажиллаж байгаа учрыг хараахан олж нээгээг байгаа. Бид тодорхой үйлдэл хийх үед тархины аль нэг хэсэг идэвхждгийг мэднэ. Гэхдээ бид яг яагаад ийм зүйл болдгийг мэдэхгүй. Ямар нэгэн энергийн их үүсвэр бидний бодол санаа, мэдрэмж, дурсамж, хариу үйлдэлийг бүрдүүлдэг. Эсийн үйл ажиллагаа оюун ухааныг бий болгодог. Эсвэл оюун ухаан эсийн үйл ажиллагааг бий болгож байна уу? Мөн хүний оюун ухаан гэж яг юу юм бэ? Оюун ухаан нь бидний сүнсний төлөөлөл мөн үү? Эсвэл сүнс өөрийн гэсэн оюун ухаантай юу? Бидний үхэхэд ухамсар үхэж сүнс үлддэг. Энийг хинж мэдэхгүй. 2023 оны 5 сард үндэсний шинжлэх ухааны академийн эмхэтгэлд нэгэн судалгаа хэвлэгдсэн. Доктор Жимо Боржигийн болон түүний багийнхан ухамсарын талаар дэлгэрэнгүй судалж бидний тархинд ухамсарыг бий болгох хамгийн шаардлагатай зүйл юу болохыг мэдхийг хүссэн. Судалгаанд хамрагдсан 4 өвчтөн бүгдээрээ команд орж аппаратаар амьдардаг хүмүүс байсан. Яагаад зөвхөн эдгээр хүмүүсийг сонгосон байв гэхээр тэдний тарих бүхэлдээ өгчээгүй ч ямар ч хариу үйлдэлгүй байсан. Тархины хэмжээний дараа хүний ухамсарын түвшнийг үнэлэх хэмжүүр байдаг. Үүнийг Глазгогийн Комын хэмжүүр гэдэг. Эдгээр 4 өвчтөн шалгуураас хамгийн бага оноо авсан. Ар гэрийнхний зөвшөөрлөөр өвчтнүүдийг аппаратаас салгаж байх тэр хугацаанд судалгаа хийж эхэлсэн. Комд байх үеийн тархины сканер дээр ингэж харагдаж байна. Графикийн зүүн талд тархины далганы давтамж. Доор байгаа тоон өвчтнийг үхэхээс өмнө хэдэн секунд үлдсэнийг заа. Улаан нь тархины үйл ажиллагаа өндөр байгааг, улбар шар нь идэвхжилт бага байгааг, ногоон болон цэнхэр нь ямар ч идэвхгүй байгааг заа. Команд орсон. Аппаратаар амьд байгаа өвчтнүүдийн тархи бол ингэж харагддаг. Энэхүү аппарат нь амьсгалах, зүрхний цохилт, дааврыг зохицуулах гэх мэт үндсэндээ бие махбод өөрөө хийдэг зүйлийг хийсвэрээр хийж өгдөг. Харин нөгөө талаас хүний ухамсар маш өөр давтамжтай. Өвчтнүүдийг энэхүү аппаратаас салахад маш хачирхалтай зүйл болсон. Гентийн өндөр давтамжтай тархины үйл ажиллагаа огцом гарч ирсэн. Дахин сануулхад энд бид зүрх уушиг гэд бүхэлдээ өгсөн хүний тархины үйл ажиллагааг харж байна. Энэ бол тархи бүрэн үхжилт болохоос 10 минутын өмнөх зураглал. Гентийн огцом үсрэлт хийгээд буцаад хэвэн болж байна. Зарим хүмүүс магадгүй энэ бол алдаа байсан. Эсвэл тархинд хангалттай хүчил төрөгч очиагүй улмаас мэдрэлийн эсүүд сандралтаж байна гэх баг. Гэхдээ энэ бол зүгээр л нэг мэдрэлийн эсээс хамаагүй том зүйл болж таарсан. Удаачгүй тархи дахин идэвхжиж эхэлсэн. Гэхдээ энэ удаа тархи бүрэн бүрэлдэхүүнээр өндөр давтамжтай ажиллаж байна. Өвчтөн албан ёсоор үхээд 12-оос 13 минут болж байгаа ч тархи бүхэлдээ амьд байхаас гадна зүгээр л замбраагүй тархины идэвхжилт болоогүй. Харин ч нарийн тодорхой хэсэг ажиллаж эхэлсэн. Эрдэмтэд соматосенсорийн кортекс болон дорсал префронтал кортексаас мэдээлэл хүлээн авсан. Соматосенсорийн кортекс нь мэдрэл болох хүрэх, даралт, өвдөлт, температурыг боловсруулдаг. Тархины энэ хэсэгт проприоцептик хүртэл боловсруулдаг. Энэ нь таны биеийн байрлал, тархины энэ хэсэгт тэнцвэрийг мэдэрдэг бөгөөд спорт, дасгал хийх зэрэг хөдөлгөөн хийхэд идэвхждэг. Түүнчлэн бичих, зурах, хөгжим тоглох зэрэг нарийн ур чадварыг ашиглах үед идэвхтэй байдаг. Гэхдээ энэ бол нас барсан өвчтөн. Гэсэн хэдий ч тэдний тархи биеийн хөдөлгөөн хийж байгаа мэт ажиллаж байна. Dorsal prefrontal cortex бол тархины энэ хэсэгт маш чухал шийдвэр гаргах, эрсдлийг тооцоолох, эерэг ба сүргийг харьцуулах,
олон талын хувилбар боловсруулахад идэвхждэг бөгөөд хэл яриа, нарийн төвөгтэй санаануудыг бий болгох, мэтгэлцээнд оролцоход ашигладаг. Нас барсан энэ өвчтний тарих маш нарийн төвөгтэй шийдвэр гарган харилцаа үүсгэн хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд тарихны хоёр хэсэг хоорондоо мэдээлэл солилцож байна. Энэхүү тарихны үйл ажиллагаа маш нарийн цэгцтэй байгаагаас гадна зохион байгуулалттай товч тодорхой байна. Судлаачид тарихны яг энэхүү хэсэгт идэвхжлэлт нь хүний ухамсартай шийдвэр гаргахад шууд утгаараа нөлөөлж байгаа гэж итгэж байгаа. Мөн түнчлэн хүн зөөдөлж байхад яг ийм үр дүн гарна. Ингээд эцэст нь тарихны үйл ажиллагаа удаашрч дараа нь ойролцоогоор 5 минут болсон. Дараа нь бүрэн зогсолт 3 минут орчим үргэлжилсэн байдаг. Дахин сануулад ирэхэд тарих ямар ч ажиллагаагүй, хариу үйлдэл огт байхгүй, хагас өхлөөд байдалтай байсан хүмүүс өгснийхаа дараа цоо ирүүл хүмүүс шиг сэтгэж хариу үйлдэл хийж байна. Тэд хөдөлж, мэдэрч, үнэрлэж, хүрч, сонсож, ярьж байна. Гэхдээ эндээс хамгийн гол асуулт бол тэд хинтээ яриад байна. Тэгэхээр энд шинжлэх ухаанаар тайлбарлах боломж байна уу? Эсвэл бид ер бусын бидний мэдэхгүй зүйл болоод байна уу? Түүх бичигдэж эхэлсэн үеэс л үхэлтэд нүүр тулсан хүмүүсийн түүхүүд яригцаар ирсэн. Эхлээд жингүүдж эхэлнэ. Цагаан гэрэл харна. Амар амгалан мэдэрнэ. Талигаач болсон хүмүүстэйгээ уулзсан гэх мэт. Та шашин шүтдэгч бай, шүтдгүүч бай. Үхэлтэд нүүр тулна гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг. Үхлийн дараах амьдрал байдаг гэвэл бидэнд сүнс байдаг гэдгийг батлагтай адил. Тэглэж бидний тарих бүгд нэгэн загвараар бүтээгдсэн. Түүнчлэн үхлийн цаг дээр ирсэн хүмүүс дээр нэг зүйл санал нэг байдаг нь хий зүйл харах. Тарихны эсүүд хүчил төрөгчийн дутагдлаас болж үхчиж эхэлдэг. Үүнийг үхэж буй тарихны таамаглал гэдэг. Үүгээр үхэлтэйгээ нүүр тулсан хүмүүс ер бүсийн зүйл хардгийг тайлбарлаж болно. Үхэж буй тарихны таамаглал гэдэг нь эцсийн мөчийн өмнөх завсар хэсгийг хэлнэ. Хэрв таны тарих хангалттай хүчил төрөгч авч чадахгүй бол та харааны мэдрэл муудаж хонглоор харж байгаа мэт болдог. Магадгүй үүнээс болж хүмүүс хонгил харж байна гэж хэлдэг баг. Өндөр хурдны нислэг үйлдэж байгаа нисгэгч нар хонгил болон хурц гэрлийг харсан талаар мэдээлсэн байдаг. Хүчил төрөгч өгч буй тархинд бөөгнөрснөөс болж шаталтаас хурц гэрэл харсан мэт болно. Аполлогийн даалгаварт G. Force-ийн сургалтаар Neil Armstrong ч гэсэн ийм зүйл харсан байдаг. Түүнчлэн их хэмжээгээр сандралд орсон хүмүүс мөн хонглоор харж байгаа мэт толгой эргэж хамаг бие мэдээгээ алдаж эхэлдэг. Гэхдээ энэхүү тохиолдолд та хангалттай хүчил төрөгч өөртөө авч гүнзгий амьсгаа авах хэрэгтэй. Хүчил төрөгчийн дутагдалд мөн хийзүүлж үүсгдэг. Уулчид Хималайн ууланд амьдрахдаа хүчил төрөгч авчирдаг. Гэхдээ үргэлж тийм ч байгаагүй. 1933 онд Фрэнк Смит Эверестийн ойрголд хэний ч өмнө нь гарч байгаагүй өндөрт гарч чадсан. Тэрээр амархаар зогсохдоо хоолныхаа талыг хамтрагчтай өгөхдөө ганцаараа авирч байгаагаа ойлгосон байдаг. Тэрээр хэлэхдээ би байн ганцаараа авирдаг. Гэхдээ хэн нэгэн надтай үргэлж хамт байгаа мэдрэмж төрүүлж байгаа нь миний бүх ганцаарлыг арилгасан гэсэн байдаг. Татаж унах өвчний төрөлд үхэлтэд нүүр тулах тохиолдолч бий. Үүнийг төр зүрийн эпилепси гэдэг. Судалгаан дээр тархины энэ хэсгийг хиймлэр өдөөхөд үхэлтэд нүүр тулах мэдрэмжийг төрүүлдэг. Дараа нь допамин болон серотонин химийн өөрчлөлтийн хэлбэлцлүүд гарч эхэлдэг. Эдгээр химийн бодисууд нь аз жаргал болон амар амгалан төрүүлдэг. Мөн эндорфин ялгардаг. Энэ нь энх тайван мэдрүүлдэг. Эндорфин нь байгалийн гаралтай өвчин намдах үйлчилгээтэй. Мөн DMT нь төрөх болон нас барах үед бидний тархинд ялгардаг гэж үздэг. DMT бол хүчтэй сэтгцэд нөлөөлөх бодис. Тэгэхээр зарим хүмүүс магадгүй химийн аргаар үхэлтэд нүүр тулах үзэгдлийг мэдэрч болно гэж бодож магадгүй. Гэхдээ DMT болон үхэлтэд нүүр тулах хоёр тис өөр гэдгийг санаарай. Хэн нэгэн үхэлтэд нүүр тулахад тэдний ухамсар юу болж байгаа тал дээр маш соргог байдаг бол DMT хэрглэж байгаа хүн бол бүх зүйлээс салаад нэгэн зэрэг бүх зүйлтэй холбогдохыг хэлж байгаа. Гэхдээ DMT-г та туршиж үзэхээр бодож байгаа бол хэрэггүй. Энэ нь маш хүчтэй сэтгцэн төлөөлөх бодис бөгөөд хүссэн хүсээгүй үхэхдээ бид нар мэдрэх болно. Тэгэхээр хүний сүнсний жинг яах вэ гэж үү? Уг нь бидний сүнсийг 21 г гэж баталсан. Майк Дуглиг судалгаагаа хийж байхад байрны эзэн сүмийнхнийг олж мэдээд уурлах вэ гэхээс айж байсан ч дүн гарахад эсрэгээрээ болсон. Сүмийнхэн биш харин эрдэмтэд уурлж эхэлсэн. Сүмийнхэн сүнс байдаг гэдэг баталгаа олсон маш ихээр баярлаж
Бурхан байдаг гэдгийг баталгаад нэг алхам ойртлоо гэж бодож байсан бол харин эрдэмтэд өнөөдрийн хүртэл Макдугалийн шинжилгээг үгүйсгдэг. Тэд энээс өөр худал зүйл үгүй ч гэлцдэг. Тэгвэл энэхүү эрдэмтэд хандаж хэлэхэд батлал та. Макдугал сүнс байдаг гэдгийг батлахыг оролцсон байна. Гэхдээ бидэнд сүнс байдаггүй гэсэн баталгаа байхгүй. Түүнчлэн өнөөдрийн бидний ярьсан шиг сүүлийн үеийн судалгаанууд ямар нэгэн зүйл үгсний дараа болж байгааг нотолж байна. Шинжлэх ухаан яг хизээ яг юуг мэдэхгүй болоод ирэхээр шашин оронд нь гарч ирдэг. Хэрв шинжлэх ухаан хүний сүнс байдаг гэдгийг нь баттай нотлох юм бол цэргийн байгууллагууд тэр чигтээ байхгүй болно. Эцэст нь хүмүүс бид нар бие биендээ тустай, ээлдэг, өгөөмөр байж энэ галзуу ертөнцийг хамтдаа даван туулахад бие биендээ хань болно. Хэрв бид сүнс тамд очдгийг баттай нотолж чадах юм бол энэ хэрцгий аллахой гэмт хэрэгүүд ор мөрөггүй алга болох болно. Дарангуйлагч нар хүртэл хин нэгнээс эрх мэдлийг нь булааж авахдаа дахин нэг бодож үзнэ. Хүний сүнс болон хойд төрөл дээр шинжлэх ухааны нотлохоо гэж байдаггүй. Гэхдээ бидэнд яг нотлох баримт үнэхээр хэрэгтэй гэж юу? Хэрв та бурханд итгэдэг бол Тэнгэрээс таныг ивэж байгаа гэдгийг та зөнгөөрөө мэднэ. Харин шашин шүтдэггүй байлаа гэх юм бол шинжлэх ухааны нотлохоо үндэслэлийг харахыг хүсэгч бидэнд тэр зүйл тийм ч их шаардлагатай биш. Бидний үхэл зайлшгүй гэдгийг бид ойлгож байна. Тэгэхээр бидэнд сандрахгүй байх механизм хэрэгтэй. Хойд насанд итгэх нь бүх зүйл сайхан болно гэж санаа зовох хэрэггүй гэсэн механизм. Сүүлийн үеийн судалгаагаар хүндээс барахад түүний эдис тэр дороо ялцардгүйг тогтоосон. Нилийн хэдэн минутын турш ичээний байдалтай байгаа ч гэсэн санамсаргүй тохиолдол биш юм шиг санагдаж байна. Бурханд итгэдэж вэ, үгүй ч вэ? Ямар ч тохиолдолд имийг яаж мэдлээ? Зөв амьдрахад гэмгүй. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.